За ингээд ер нь бол яг Хоггүй Монгол аян 6 жил одоо хийсэн байна. Эргээд харахад. Тэгээ ер нь одоо энэ жил 7 дахь жилдээ Хоггүй Монгол аянаа хийх гэж байна. Тэгээ ер нь Хоггүй Монгол хийх болсон бас шалтгааныхаа тухай бас ярих гэж бодож байна. Энийг ярихын тулд бас нэг зүүд ярих бас хэрэг болно. Тэгэхээр ер нь бол яг нэг орой одоо анх Тэнгэр тайлах холбоог бий болгоод 19 онд тэгээд сайн холбоол босоо нэг сайн үсэн аян хий гэж элдв бусын бодчлээсэн л та. Тэгээд тухайн үедээ одоо нэг хүмүүстэй яг юм хүмүүс янз бүрийн аян тим юм хэрэл ингээл хүмүүс хандаа өргөдөгч гэдэг юм уу те ингээл янз бүрийн байдаг л миний бодлоор болохоор тэхээс илүү яг ямар аян хийж болох вэ гэдэг нэг хамгийн түрүүнд бодол их байсан. Тэгээ яг юу ихээ үнэхээр эхэндээ бол үндэ ойлгоогүй. Тэгээ нэг орой унтчихсэн чинь зүудэнд би ингээд ялч өөрөө туулгоолын хөвөн дээр өссөн хөлтөлтэй тэгээд туулгоолд сэлээд явж исэн чинь хажуугаар нэг хүн ингээ урсаа яваад гэсэн. Тэгээ ингээ эргээ харсан чинь нэг хүн ингээ урсаа явчихаар би яг хоо сэлж очоод нөгөө хүнээ хойноос нь хөөсөр агаад гаргаж ирээд голын ирэг дээр ингээ тавьчихсан. Тэгээ би өгцөн хүн байна да гэд ингээд яг хараа байжсэн чинь сормоос нь хөдлөөд тэгэхээр энэ хүн чи амьд байгаа юм байна шүү дээ. Дотроо бодонгуудаа нөгөө нэг очоод ингээд амын ангаалгаа ингээ үтсэж амруу ингээд амар хог орцсон. Тэнгүүд нөгөө хогийг ингээ гаргаад багаар гаргаад гизэн ингээ амар цөрөөцөө гиз рүү харахаар. Тэгээ нөгөө хогийг ингээ шахаж гаргасаар хагаад нөгөө хүмүүс маань бүр сүулдэ хөдлөөд тэгээ ингээ босоо суучд. Тэгээ нэг ийм зүүдлээд тэгээ ямар сонин зүүд вэ гэ дотроо бодоод. Тэгээ яг тэр өдрөө туулгоолын хөвөн дээр очисон чинь маш их хэмжээний хог намайг угтаж авсан. Тэгээ минь одоо хийх ёстой үйл маань яг энэ юм байна шүү дээ. Ингээл би яг энэ зүүдийг ингээд зүүдлсэн юм байна шүү гэдэг шууд тийм ойлголт шууд л буус. Тэгэл за ер нь энэ жил тэгвэл туулгоолын сав газрын хогийг ер нь цэвэрлэнэ гэл. Тэгэл найз нөхдүүдтэй яриад Хоггүй Монгол нэг аян болвол яг одоо зүгээр юу гэдгийг видео контент ерөөсөө байгаагүй, постэр зураг ердөөсөө гарч байгаагүй. Бид нар яг ингээд найзуудаараа нийлээд ингээд туулгоолын хөвөнөөс хог цэвэрлсэн. Тухайн үед одоо хүү амтан найз нөхдүүдээрээ нийлээл цэвэрсэн учраас 3-4 портер хог нийлээ цэвэрлсэн мэт. Тухайн үед манай цэвэрлж байгаа найзууд ч гэсэн маш гоёор ингэж хүлээж авсан. Бүгдээрээ гоё инээгээл те. Ингээд яг хүн харахад ингээд хог түүгээ тэр муу мухай зүйл түүж байгаа ч гэсэн яг хийж байгаа яг тэр сэтгэл зүй бол яг үнэхээр гоё санагдсан. Одоо дэлхийн цэвэр усны өдөр болдог гэдгийг мэдэж авсан. Яг тухайн үед бол мэддэггүй байсан шүү дээ. Тэгээ мэдэж аваад тэгвэл бидний дэлхийн цэвэр усны өдөрт зориулж яг юу хийх ёстой юм бэ гингүүд нөгөө хог цэвэрлэх гэдэг юм бий болж ирж. Тэгээ яагаад гэвэл туулголоос монголчууд бүгд ундаалж байгаа. Тийм учраас бид нар энийг хийх ёстой юм байна гэдэг ийм сэтгэл төрөөл. Тэгэл одоо Эвэлт Монгол хөнгөж төрийн бус байгууллага тухайн үед Аги гэдэг ах маань бас одоо өөрхий тэгээд тэнгэр дэвшсэн. Тэр ахтаа бас хэлсэн. Ахаа энийг ийм юм байна гэдгсэн чинь ах маань бас өөдөөс тэгдгийг биш нодлон ах нь дүүнэртэйгээ нийлээд бас энэ нэг юм хийчихсэн шүү дээ ахын дөө гэдэг. Тэгэхээр тэгвэл ахаа ингээ хэдүүлээ энэ жил ингээ нийлээд бүгдээрээ ингээ нийлээд нэг юм хийл та хөдөлгөөд ингээ хийл та гэдгсэн чинь манайх чи Эвэлт Монгол хөнгө төрийн бус байгуулга байгаа шүү дээ ахын дөө. Манай төрийн бус чи олон залуучууд байгаа шүү дээ. Тэгвэл ингээ хоёр холбоогоор нийлээд ер нь хэдүүлээ хийчихэл та гэдэг. Тэгэл ерөөсө бүгдээрээ нийлээл. Тэгэл Агийн ах ч маш олон одоо залуучуудыг аянд хөтлсөн. Манай Эвэлт Монгол төрийн бус байгууллага нь одоо үүсгэн байгуулагдаад нийт 8 жил болж байна. Энэ 8 жил болох хугацаанд дандаа ярамгийн нэгдэл болсон залуучуудыг цуглуулж үүсгэн байгуулад одоо 8 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулаад ер нь нийт дүүлчлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэр оронгүй иргэд
эднэрт дандаа хандивын аян зохион байгуулалт тус дэмжиж яваад ирсэн. Одоогоор одоо тэнгэр тайлал холбоотой манайх одоо хамтранд нийтдээ 7 дахь жилдээ одоо Хоггүй Монгол аянг бол зохион байгуулж ирсээр одоо энэ жил одоо 7 дахь аянга зохион байгуулж байгаа. Маш олон залуучууд ингээ энд тэндээсээ сэтгэл зүрхээ гаргаад үнэхээр нийлж нэгдсэн. Тэгээд тэр туулгоолын яг сав газраас бид нар баг хичнээн тоон хог цэвэрсэн байдаг юм те. Тэгээд яг тэр жил бол үнэхээр том аян болсон. Тухайн үед яг коронавитой жил байж таарсан бид нар ирж байгаа хүмүүсээс халууны үзэл тэгэл ингээл бүгдээрээ яг журмынхан дагав цагаан хувцсөөл ингээд яг аян хийгдсэн л те. Тэгээд ингээд эргээ харсан чинь одоо 7 дахь аян маань энэ жил одоо ингээ хийгдэхээр одоо ингээд зүйл маань бий болж байна. Тэгээд ер нь бол монголчууд ер нь энэ байгаль хөтлөлгийг хайрлах нь зөв юм аа. Ер нь байгаль бол өөрөө амьтай. Миний зүгээс бол хэлэхэд байгаль хөтлөлгийг одоо бид нэр хүмүүс ингээд тэнцээ ингээд аялал зугаалаа зүгээр ингээд хог хайчаа яваад гэж. Ямар ч тэрийг одоо энэ байгаль амьтай юу үгүй юу, эргээд энэ байгальд хог болох уу үгүй юу гэдгийг бодохгүйгээр хайчаа явж. Манай энд оролцож байгаа залуучууд эднэр бол энийг очиод цэвэрлээд ингээд түүгээд байгаль чинь эргээд одоо баг нөгөө муухан хүн амьтанд үзүүлж харуулж засал ном хийхээс илүү байгаль хөтлөлгийг гээд цэвэрлэн, хайрлан, хамгаална гэдэг эргээд энэ бол одоо Монгол хүндчгэлтгүй ер нь дэлхийн нийтээр энэ зүйл рүү ингээ яваарч хүслээр болдог бол ингээд дэлхийн цэвэр усны өдрийг монголчууд энийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй байгаль дэлхийд байгаа одоо энэ туулгоолын сав газар дээрээс нь энэ уул овоо дээрээс нь зөвхөн энэ Улаанбаатарын туул овоо гэхгүйгээр энэ одоо хинти дорнод одоо тий ингээд гол байдаг мөрөн болгонд байгаа тэр аймагуд бас дээрээс нь одоо тэр газрын засаг захиргаа нийлээд одоо яг энэ өдрийг ийм маягаар тэмдэглэн өнгөрүүлдэг болоосой гэж боддог бас хүсдэг дээрээс нь баг мөрөөдөл шахав болоод явж байгаа юм зүйл байгаамаа. За тэгээд нодлон болвол бид нэр Сэлэнг аймгийн тамгын газартай хамтраад дээрээс нь Тэрбум мод төслийнхөнтэй хамтарч тэнгэр тайлал холбоо нодлон ээж модон дээр очиж ээж модыг ингээд хадгаар ингээд дарчихсан тий. Тэгээд тэр ингээд үнэхээр одоо хүн харахад үнэхээр бас хэцүү тий. Ингээл баахан хадаг яндар үлгчсэн наан ингээд маш их юм өргөөд нөгөөх нь өмхийрцэн ээж мод яг үндэ хэлэхэд ингээд одоо яг амьтай юу үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Яагаад гэвэл ээж мод үхсэн байл. Энийг бол яг хэлэхэд үнэхээр бас харамсалтай байна. Энэ бол монголчуудын буруу шүтлгээс, буруу зан заншлаас босон зүйл. Тэм учраас хүмүүсийн одоо энэ сүсэг бишрэл, мухар сүсэг хоёроо бас ялгамаар байна. Яг үндэ хэлэхэд. Мухар сүсэг гэдэг бол яг миний хэлж байгаа энэ зүйл. Тэр модонд хадаг өлгснөөрөө өнөөдөр ээж мод тэр хадгийг яах юм? Идэх юм уу, уух юм уу? Энэ хүн хадаг над өлөгчлөө гэд баярлах юм уу? Сайн бодгол хэрэгтэй. Ер нь бол дээрээс нь энэ уул аваанда хадаг яндар үлгдэг. Одоо бомб нэртэй нэг хятадын нэг ийм төв бичгтэй зүйлийг Монгол улсын бүх гол горхоор хайж байна. Хадагнд ороогоод дээрээс нь будааж ихэд тухайн хүнийхээ нэрийг бичсэн байгаа байхгүй. Энэ яг юунд хэрэгтэй? Тэр гол горхинд байгаа амтан тэр шохоог бомб нэртэй шохоо штэ. Тэрийг идүүл магадгүй тэр амтан хордож өгөх бах. Тэрийг хэрвээ лусын засал гэж үзэж байгаа бол үгүй. Амьтай байгальд аваачиж бүгд бүтэн тийм шохоо тэр амьтдыг хорлож байгаа магадгүй хорлол гэж бол би бол харж байгаа. Тэгээ дээрээс нь зөвхөн гол горхинд аваач хаяхгүй энэ тентхийн уул усны одоо энэ тахлагтай уул усны доогуур ингээд бүгдийг ингээд зарим нь ингээд толгойг нь гаргаад булаад хайчихсан. Энэ бол мухар сүсэг. Тийм учраас монголчууд ер нь энэ мухар сүсгээс холхон баймаар байгаа. Ер нь бол монгол хүнд ерөөсөө мухар сүсэг хэрэггүй. Ямар ч хэрэггүй. Ягаад гэвэл энэ бий болсноороо энэ байгаль эхтлэхий дээрээс нь энэ бүх зүйл өнөөдөр хохирж байгаа.
Сүсэг бишрэл гэдэг шал өөр зүйл. Байгаль ихтлгийгээ шүтдэг, хайрладаг, биширдэг, дээдэлдэг. Адаглаад овоон дээр очоод сүү өргөөд, будаа өргөөд тэрний эргээд өмхирчдэг. Яагаад тэрийг тойруулаад өргөчих юм бол ямар нэгэн амьтан ч юм уу идэх юм да ядаж гэж бодож болтгүй. Энэ өөрөө ингээл бас буруу зан үйл болоод ингээ яваад байна. Тийм учраас бид нэр энэ зүйлийг ингээд сүүлийн 6 жил яг ингээд хийсэн байна. Хөггүй Монгол аяндаа нэгдээ иргэн бүр дагаль хамгаалагч. Бүгд хогоо сайхан цэвэрлэе, цэвэр агаар орчинд амьдрий. Бүгд гар бие оролцоорой. Заавалчгүй манай энэ Улаанбаатар хот зохион байгуулалтын хаан үл дүүргийн хэмжээнд нааш ирж амжихгүй бол тухайн байгаа харьяа газрынхаа туул одоо гол хөвөө тэр орчны хогоо сангоо цэвэрлээрэй л гэж уриаллаа. Тэгэхээр монголчууд бол энийг яг одоо Монгол улс орон даяараа цэвэр усаа хайрлаа гэсэн урайндор бүгдээрээ бүх хүмүүс гар бие оролцож байгаль ихтлгийдээ хайсан энэ нэг хог буртаг энэ туул голоос бид нэр ундаалдаг гэдгээ бодож магадгүй тэр хэрлэн голоос ингээд бүх гол мөрнүүдээс бид нар ундаалдаг. Энд амьд амьтаа амьдэрдэг. Энэ зүйл чи өөрөө амьтаа юм а гэж бодож хүн болгон яг энэ зүйлд гар бие оролцвол ёстой л таны одоо хийж чадах хамгийн том буян нь өөрөө энэ юм болох юм. Даавуулна. Тэгээд цаашдаа ер нь монголчууд ч гэсэн одоо энэ зүйлд нэгдэж энэ байгаль орчноо хайрлах гэсэн урайндор нэгдээсэй л гэж бодож байна. Тэгээд энэ 3 сарын 22-ны өдөр Тэнгэр тайл холбоо дээрээс нь Эвэлт Монгол хүн төрийн бус байгууллага нийлж нэгдэж энэхүү үйл ажиллагаагаа 7 хаянаа зохион байгуулахад бэлэн болж байна. Тэгээ монголчууд маань болон дээрээс нь бусад гал холбоодууд нэгдэж ороосоо гэж бас хүсэж байна. Бас уриалж